Одоо асуудлын тусгаалan ажлын хэсэг гаргачихсан. Цалин хөлс багшийн хомслын одоо гол хүчин зүйл бол одоо сая галуудрах ахлагчийн одоо хилдэг. Орон сууц бол бас яах аргагүй мó. Боловсролын салбарт бол нэг дор хаяж нэг 10 жил ажилласан хүн бол нэг 2 өрөө байртай байхын баталгааг л бид нар өнөөдөр шийдэж өгч иж өнөөдөр тийшээ багшаар сурах уу, эргэж ирж одоо очиж багшлах уу гэдэг энэ юм бол одоо шийдэгдэн. Тийм учраас энэ орон сууцны хөтөлбөрт энэ төрөнд хэдэн багшийг хаана яг яаж өгөх юм бэ гэдэг юмыг боловсролын яамтай барилга орон сууц барилгын яамтай яриад за мөн одоо банкудтай яриад ингэ шийдэхгүй бол банкнасаа зээл авах юм бол одоо багш нар чинь сая 400 мянган төгрөг ямар юмныхаа моргожийн зээл авах байдаг. Тийм учраас тэр тэтгэврийг барьцаалд юм уу? Нийгмийн даатгалынхаа санд мөнгө байвал тэрийг одоо барьцаалж гэдэг юм арай хөнгөн журмаар хурдан шийдэх энэ асуудал тамиар байгаа. Тийм учраас энэ тал дээр бол дараагийн ээлжинд энэ барилгын яам энэ орон сууц ипотекийн корпорац зэрэг байлгаж байгаад яг тодорхой ажил хэрэгч асуудлуудаа ажлын хэсгийн ахлагч бас тусгаалan бас уулзах хэрэгтэй болов гэж би бодож байна. Тэгэхгүй бол одоо энэ ногоон урт баригдсан байж байгаа орон сууцыг төрийн албан багш нарт өгнө гэж хэлдэг. Баахан хүмүүс ордог тэндэн дунд нь багш нар нь хоцорчихвээ. Дээрээс нь дахиад хэд хэдэн одоо хоосон орон сууц байгаа гэдэг борлогдохгүй байгаа гэдэг. Тэрийг тэгвэл багш нарт урт хугацааны одоо тэр ипотекийн зээлийн хувьд дүүргээр нь аймгаар нь гэдэг байдлаар бол бүр нарийн тоо яриад за энийг шийдэхэд бол одоо тэр Монгол банк нь байна уу арилжааны банкудтай ч гэсэн бид нөгөө энэ талаар бол би хамтарч ажиллаж болох болов уу гэж бодож байна. За цалингийн хувьд бол одоо хэдүүлээ эргэжил боловсролын жил болгочихсон. Тийм учраас багш нарынхаа цалин хөлс орлогыг тусгаал нэг онцлоод аваад үзчихье энэ жилдээ гэдэг байдлаар нэг тавьж үзье гэж бол одоо бодож байна. Тэгэхээр энэ тал дээр бол сангийн яамтай одоо энэ ажлын хэсгийн одоо гишүүд хэдүүлээ одоо энэ байнгын хороо маань тусгаалan бас нэг тодорхой төлөөлөл багш нар одоо гишүүд ороод нэг уулзуул яад юм бэ. Тэгэхгүй бол одоо энэ төсөв боочсон эргээ задлахад хөвгтэй байдаг ч та. Дээрэс нь аймгийн одоо төсөв дотор нөгөө нэмэгдэл урамшуул 100% хүртэл авч болно гэд шийдсэн чинь энийг зөвхөн нөгөө нэг аймгийн засаг даргын хамгийн газарт ажилладаг зарим хүмүүс л авдаг. Нөгөө боловсрол эрүүл мэндэд бол яг нөгөө 40% нэмэгдлээ сумынхан бол одоо бас нэг том алхам гэж хэлж ин лээ. За аймагт болон за Улаанбаатар хотод бас байгаа багш нар байж байгаа. Ямар нэгэн одоо нэмэгдэл авдаг төсөн мөртөө саяны ачаалал чинь дийлийнх нь 49-с 50 хэдэн одоо хүүхдүүдтэй байгаа ч Улаанбаатарт л байгаа ш тийм үү? Дийлийнх нь. Тэгэхээр энэ хүмүүст нөгөө ачааллын нэмэгдэл гэдэг зүйлийг энэ өгүүл яасан юм бэ гэдэг ийм саналууд бас их гарч ирсэн тийм үү багш нарын хувьд. За тэгээд дээрэс нь багш нараа түрүү би бас хэлсэн тэр боловсролын зээлийн сангаасаа нэг 5 жил ажилласан багшиг бол нэг гадагшаа нэг явуулаад ирдэг. Эргэж ирээд чиний 5 жил ажиллаж шүү гэдэг нэг гэрээгээр ингээд ийм байдлаар бас нэг залуу багш нарыг тогтоон барих хөшөөрөг болох болоо гэж би бодож байна. Тэгээд багшийг бэлдэж байгаа одоо ялангуяа мобис гэдэг юм уу ийм сургуулиудыг багш нарын одоо хамгийн түрүүнд тэр хүмүүсийг бас сургамаар байгаа. Багшийг бэлдэж байгаа багшийг те. За ийм мэтлэн цогц арга хэмжээнүүдээ ингээд аваад за өнөөдөр бол сургуулаа төгсөж байгаа хүүхдүүд багш болвол би ирээдүйд ямар баталгаагаар хангагдах юм бэ? За энэ тал дээр бол одоо бас манай үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хамтраад одоо бас олон талын санал шаардлагуудыг өгжээж одоо бас зарим зүйлүүдийг шийдүүлсэн. Гэхдээ багш гэдэг зүйлийг онцолж авч үзсэн ихээр бусад салбарууд барьцнаа гэдэг нэг юм ойлголт яваад байна. Тэгэхээр энэ асуудлыг бол бид нар эцэг эхчүүдтэй хүртэл ойлгуулах хэрэгтэй юм байл. Өөрөөр хэлбэл чиний хүүхдэд хичээл зааж байгаа эцэг эхчүүдтэй энэ хүртэл ойлголт өгөхгүй бол за тэгээд эцэг эхчүүдийн зүгээс ч гэдэг юм уу за олон нийтийн зүгээс нэг багшийг нэг камер бичлэг хийгээд нийтээр нь цацчихдаг. Энэ өөрөө эргээд баг одоо ажлын байрны хүчирхийлэлд хүртэл орох асуудал байгаа байхгүй юу? Тийм учраас одоо бидний хувьд бол энэ багшигаа нэн түрүүнд авч үзэх гээд эргэжил боловсролын жил болгон зарлуулахад бас бидний хувьд бол бас онцолж зарлуулсан Монгол улсын одоо ерөнхий сайд засгийн газрын тэргүүнээр энийгээ ашиглаж аваад боловсролын жилийн төсөв гэдгээр нь онцолж авч үзье тэгвэл те эрг жилийн төсөв гэж байгаа учраас за ийм байгаа учраас ажлын хэсгийнхаа гишүүдэд бас их баярлалаа. Тэгээд энэ явцынхаа тайлан бол бас нарийн судалгаанууд хийсэн байна. Энийгээ бас олон нийтэд хувааж аваад бид нар бас танилцуулах хэрэгтэй байгаа бах сэдвээр нь. Тэгээд энэ чиглэлээр бол одоо их хурлын даргын захирамжаар байгуулагдсан учраас их хурлын даргад одоо ажлын хэсгийн ахлагч болон гишүүд танилцуулаад за тэгээ байнгын хорон дээрээ тодорхой саналуудаа оруулаад яаралтай шийдэх. Одоо ингээд хаврын чуулган 7 сар гэдэг одоо үндсэндээ баг хаахаас өмнө одоо биднэрт бол хэд хуралдах нэг юм юу байгаа. Энэгээр асуудлуудаа оруулаад за намар төсөв өгөхэд бол бидний хувьд бол нэг багцлаа төсөв оруулж ирээд 19 гишүүн байна гэдэг бол энэ хөдөө орон нутгийн гишүүд байна. Олон гишүүд байгаа учраас нэг лоббигоор яриад те. Лоббиг бүлгээр ярьж аваад за тэгээд боловсролын жилдээ бидний барих төсөв энэ байна, бодлого нь энэ байна, хууль нь энэ байна гэдэг байдлаар нэг
маш чухал гэсэн нэг 5 асуудлыг барьж аваад үнэхээр төлөвье. Олон юмны төлөө явахаар ерөөсөө харамгчаад болохгүй бах. Бусад асуудлыг нь бол одоо байна. Тэгэхээр манай боловсрол шинжилгээ ухааны байнгын хороонд дандаа багш байсан хүмүүс байгаа. За бас одоо нийгмийн бүлгийн төлөөлөгөд одоо мөхтэй гишүүн бит хоёрын хувьд бол энэ үйлдвэрчний эвлэл ажилтны төлөөлөл гэж байгаа. Галаа багш бол өөрөө багш байсан одоо хүний хувь байна. Сараа багш байна. За бумаа багш байж. За манай сарнаа гишүүн өтргээд одоо бас идэвхтэй дэмждэг. Одоо ядаж энэ байнгын хороомоос санал нэгтэй байгаад нь бол баярлалаа. Тэгээд энэ боломжийг ашиглаад хэдүүлээ энэ ажлын хэсгийнхээ явцыг танилцлаа. За тэгээд их хурлын даргатай бол одоо ойрын хугацаанд та бол одоо бас уулзах хэрэгтэй баг. Тэгээ дараагийн байнгын хороогоор тусгаалсан одоо энэ саналуудыг за мөн эдийн засаг болон төсвийн байнгын хороодууд бас манай гишүүд маань хуваагдаад орох хэрэгтэй шүү. Би одоо эдийн засгийн хороонд очиж өнөөдрийн энэ асуудлуудыг төлөвлөгөөний юмыг танилцуулна. Тэр үед хэдийгээр тэр байнгын хороодын гишүүд биш ч гэсэн манай боловсролын байнгын хорооны гишүүд ороод өөрсдөө асуудлаа хамгаалаад яриад саналаа хэлээд галаа өгшөл одоо баг наад асуудлаа өшөө илүү арай товчилж жагаад яг цалин орон сууц юу гэдэг ийм 3 одоо асуудлаа бариад ч юм уу төсөв эдийн засгийн байнгын хороо төрийн байгуулалт за ийм одоо хороодуудаар оруулаад ингээд та бол одоо бас саналаа танилцуулаад явсан дээр баг. Тэгэхгүй бол зөвхөн эдийн засаг төсөвгүүд өөр салбарын олон асуудал байгаа тийм. Энийг ойлгох ч юм байгаа, ойлгохгүй ч юм байгаа учраас ингэж хийя. За ингээд өнөөдрийн хуралдаан одоо ингээд